2 сар хүрэхгүй хугацааны дараагаас эхлэн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байгаатай холбоотой EBS телевизийн сурвалжлах баг Орхон аймгийн Төв номын сангаас сурвалжлагаа бэлтгэлээ. Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэхдээ номын санд ойролцоогоор 2-4 цагийг зарцуулж байна. Энэ нь хичээл хийхэд таатай орчин бүрдсэн, мөн дээрээс нь хичээл хийж байгаа хүүхдүүдийг хараад хичээл хийх сонирхол нэмэгдэж урам зориг авдаг талаар сурагчид ярьж байсан юм. За бүгдээрээ сайн байцгаана уу? Би 90 доод сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Номын санд би болохоор өдрөөс 20-4 цагийн хооронд бол эсэлтийн ерөнхий шалгалтаа ер нь бол бэлддэг. Миний хувьд болохоор нөгөө нэг номын санд сууснараа илүү нөгөө нэг хичээл хийх тийм нөгөө нэг одоо энэ тийм анхаарал сарниулж байгаа хүүхд тахгүй бүгдээр ингээ хичээлээ хийж байгаа. Тийм учраас нөгөө ингээ хичээл хийж байгаа хүний хажууд суухаар ингээ хичээлээ хиймээр санагдаад тэгээд айгуу гой санагддаг. Айгуу чимээгүй төвлөрч чаддаг. Би болохоор монгол хэл, нийгэм, англи хэлээр бэлтэж байгаа. Ер нь сэтгэл зүйч болно гэж бодож байгаа. Одоогийн байдалд болохоор нөгөө хүний сэтгэл зүй айгу тийм докторгүйгээсээ болж зөндөө бол асуудлыг ер нь бол үнс олдог. Тийм учраас нөгөө сэтгэл зүй гэдэг зүйлээ ер нь бол айгу мэдээ тавчвал ер нь бол цаашаа явчихна. Тийм учраас сэтгэл зүй ер нь бол айгу эрэлттэй мэргэжлүүдийн ер нь бол эрэлттэй мэргэжлүүдийн нэг болж байгаа. Тийм учраас би өөрөө тийм уншиж судлах тийм хичээлд айгу дуртай. Тийм учраас тийм мэргэжлээ сонгож байгаа. Би Татвар даргийн их сургуулийн эргэцэн ангийн сурагч. Номын сан суух ямар ашигтай вэ гэхээр илүү нөгөө чимээгүй тааламжтай орчин байдаг. Илүү юмыг илүү ойлгуулдаг. Тэгээд бас нөгөө ингээд гэртээ ингээд байдгүй номоор ингээд хангаж өгсөн байдаг нас илүү даваа талтай байдаг. Би нөгөө цагийн хуваарьтай байдаг болохоор өдөрт яг нэгээс юм уу 2 цаг байдаг. Яг л дараа юм төлөвлөсөн байдаг болохоор. За номын санд ээжтэй бэлтгэн гэртээ бэлтгэхээс илүү арай илүү үр дүнтэй байгаа. Яг тэгэл чимээгүй орчин одоо гэр бүлийн одоо тэр одоо үйл явц процессээс илүү одоо номын санд илүү одоо төвлөрч нөхцөл орчноо илүү бүрдээд бэлтгэхдээ арай амар. Яг хичээлээ тарчаад нэг 3-4 цаг эсвэл 2-3 цаг бэлтэж байгаа. Архитектур гэдэг мэргэжлийг сонгосон байгаа. Тэгээд тэр мэргэжтэй дагнаад тэгээ физик, математик, англи хэл гэсэн хичээлүүдийг бэлтэж байгаа. Бүгдээрээ л ер нь бол яг надтай адилхан ном гэртээж бэлтэж байгаа. За тэгээ номын сандж бэлтэж байгаа. Ингээд тусдаа өөр багш дээр тавталганд чивж байгаа. Энэ бол янз янз бэлтэж байгаа. Би яг гол төлхөө нөгөө томьёо чийжлэгтэй нөгөө математик бодох төрлийн хичээлүүдээр өгж байгаа болохоор яг миний хэрэгэлдэг одоо томьёоны ном гэх юм уу тиймэрхүү номууд ер нь бол байгаа. Орхон аймгийн Төв номын санд өдөрт 60 хүүхэд сууж хичээлээ хийдэг байна. Өдрийн 13 цагаас хойш суудал бүр хүүхэдтэй олдгоо. Мөн эсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдыг сурах бичиг номоор хангахаас гадна тусгай өрөө гаргаж өгөхөөр төлөвлөсөн байгааг номын санд хэлж байлаа. Манайх ерөнхийдөө нэг доод нийтийн танхимдаа бол 90 хүн хүлээж авах хүчин чадалтай байдаг. Тэгээд өдөртөө тэгээд одоогийн байдлаар бас яг нөгөө зай барихаа хамгаалаа бид нар нэг 60 хүүхэд хүлээж авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа. Өдөртөө бол ерөн тэр 60 судалмаар полны төвөрзөө. Тэгээд хүүхдийн маань хичээл яг эд ачаалт өгнө болохоор нэг цаг өнгөрөөгөл эхэлдэг. Яг дүүл нэг өдөөс өмнө хүүхдүүд маань явчаад. Дээдлийн хүүхдийн дахин бол ерөнхийдөө 9-өөс ахвал бичгэнчтэй. Тэгэл ирж очиод үдээс хойш хичээлтэй хүүхдүүд нь өглөөдөө өдөөс хойш өглөө хичээлтэй хүүхднүүдээс хойш тэгэл ингээд орой очин байгаад байгаа. Ер нь бид нар одоо энэ жилээс нөгөө элслийн ерөнхий шалгалтанд бэлдэх төгсөх ангийн 12 дугаар ангийн хүүхдүүдэд зориулаад бас номын одоо тусгай юм булан гаргаж яг тэд нар зориулсан тэр номын тусгай булан гаргаж бэлдээд мөн өөр тусгай нэг өрөө ч юм уу эсвэл өөр юм нэг суудалч бүтэн юм суудалч юм уу аль нэгэн байдлаар зохицуулах ажлаа бид нар одоо ингээд төлөвлөлөд ажиллаж байгаа. Тэгээд дээрээс нь бид нар бас тэд нар зориулсан номын фон бас жоохон дутмаг элслийн ерөнхий шалгалтанд зориулсан нөгөө мэрэгжил чиглэлийн номыг бас одоо шинээр бүрдүүлэх
Тэгээд одоо байгаа нэг хэдэн төгрөгөөрөө тэр номын одоо ямар ч гэсэн фонд бүрдүүлэлт дээр аваад тэгээд тэр хүүхдүүдэд бас яг тусгай тийм үйл ажиллагааг нь явуулах ажиллагаагаа одоо ингээд 4 сараас л ер нь чиглэлж ажиллая гэж бодож байгаа. Одоохондоо бол яг ерөнхийдөө ЕБС-ийн дээр нөгөө эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлж байгаа хүүхдүүд маань сууж л байгаа л да. Тэгвэл яг ерөнхий энэ уншигч дундаа бол ингээл явж лээ. Тэгээд 4 сараас бол ерөнхийд нь бид нар бас ингээд ирж байгаа хүүхдүүдээс судалгаа аваад тэгээд эднэрийгээ бас одоо ингээд суувал ямар вэ гэдэг өөртөөс нь бас харилцаа аваад тэгээд ажил эхэлнэ гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд Монгол хэл бичгийн шалгалт 4-р сарын 2-нд зохион байгуулагдах юм. Босго оноог 400 байхаар боловсролын үнэлгээний төвөөс тогтоожээ.